Хүн эрхийн үндэсний комиссын гишүүн Наран Туяад чиглэлтэй. Тэр хүн эрхийн үндэсний комиссын тухайд яг энэ одоо жагсаал цуглаан хийх эрхийн хэрэгжилтийг цар тахлын үед ямар хэмжээнд байна, зөрчигдөж байна уу гэдэг дээр тодорхой дүгнэлт саналаа бид нартай хуваалцаач гэж хэлсэн баярлалаа. За тэгэхээр бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. Бас өнөөдөр 7 сарын 1-ний өдөр Монгол улсын үндэсний одоо ой санамжинд бол жагсаал цуглаантай маш холбоотойгоор бид бодох, тунгаах мөн одоо нөхцөл байдлаа дүгнэж асуудлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авсан ийм одоо бас онцлогтой өдрөө. Тэгэхээр өнөөдрийн одоо нөгөө Amnesty International байгууллагын судалгаа мөн одоо өөр бусад байгууллагуудын хийсэн судалгааны ажлуудыг одоо наривчлан сонслоо. Хүн эрхийн үндэсний комиссийн байр суурьтай зарчим нэг байгаа нь ойлгомжтой байна. Ер нь мөн одоо нарийн олон хүн эрхийн үндэсний комиссийн энэ жилийн 20 дахь илтгэлд бол тусгагдаагүй олон нарийн тодорхой баримтуудыг бас дэлгэж тавьсан. Энэ талаар тодорхой одоо мэдээлэл авсандаа бол баяртай байна. За энэ яриа цаашдаа үргэлжлэнэ гэж бодож байна. За тэгэхээр яг өнөөдөр бол өнөөдрийн яриаг саяны тавьсан хоёр асуултанд тодорхой хариулт өгөхөөс эхлэе. Хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлд бол комисс дүгнэлтээ хийсэн байгаа. Цар тахлын нөхцөлд одоо зохион байгуулагдсан жагсаал цуглаануудад дүн шинжилгээ хийгээд нэгдүгээрт нь эрх зүйн зохицуулалт бол хангалтгүй байна. Хэдийгээр одоо 96 онд батлагдсан жагсаал цуглаан хэрэг журмын тухай хууль бол өөрөө маш ерөнхий товчхон ийм одоо хууль шин төрлийн үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээнүүдийг бол хангалттай тодорхой хамарч чадаагүй нь бол цагдаагийн албан хаагчид нэг талаасаа үйл ажиллагаа нийтийн хэв журмыг сахиулах энэ үүргээ биелүүлэхэд хүндрэл орчуулахын зэрэгцээгээр субъектив байдлаар хуулийг хэрэглэх ийм нөхцөл байдлыг үүсгэж байна гэдэг дүгнэлтийг 20 дахь илтгэлд хийсэн. За 2 дахь дүгнэлт бол юу вэ гэхээр сая түрүүний гişг сайхан зөвлөхийн хэлжсэн хүний эрхийн үндэсний комиссийн байр суурь бол ялангуяа одоо 2020 оны 11 сарын 11-ээс хойш бол бүх нийтийн бэлэн байдал зарлаж хатуу хөл хороо тогтоосон. За энэ хатуу хөл хороо тогтоож байх явцад үзэл бодлоо илэрхийлэх олон нийтийн бөөгнөрл үүсгэх ийм одоо арга хэмжээнүүд зохион байгуулагдсныг бол энэ одоо коронавирус талдвараас хамгаалах тухай хууль болоод олон улсын эрх зүйн үүднээс бол хүний эрх хэрэгчлөө хязгаарлах үндэслэл байна. Хууль заасан хэр хэмжээнд тохирсон одоо байдлаар үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээг одоо тараах үйл ажиллагаа явуулах нь хүний эрхийн зөрчилд тооцогдохгүй гэж үзсэн. Гэхдээ энэ дээр бол хэд хэдэн одоо шаардлага шалгуур онцгой нөхцөл байдлуудыг бол комисс шаардаж байгаа. За ер нь одоо жагсаал цуглаантай холбоотой асуудал дээр бол ер нь жагсаал цуглаан гэж юу юм бэ? Энэ бол ардчилсан нийгмийн одоо үндсэн шинж, шүүмжлэлт дуу хоолой байж иж үнэ ярих боломжтой байж иж бас энэ улс үндэстэн одоо арай илүү хэрсүү, арай илүү ухаалаг байдлаар оршин тогтнох боломжтой. Тийм учраас бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо байр суурь бол ямар ч тохиолдолд ялангуяа дэлхийн нийтээр ардчилсан орон зай хумигдж байгаа улс орны одоо улс төрийн нөхцөл байдалтай хамааралтайгаар эрх мэдэл улс төрийн эрх мэдэл тодорхой одоо нам хэсэл төвлөрч байгаа тохиолдолд шүүмжлэлт дуу хоолой илэрхийлэх орон зайг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх орон зайг хамгаалах асуудал дээр бол эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нөхцөл байдлыг сайжруулах асуудал дээр бол тууштай ажиллана. Энэ бол комиссийн одоо зарчмын байр суурь. За тэгэхээр ер нь жагсаал цуглааны арга хэмжээ бид ямар нөхцөл байдал болд юм бэ гэхээр за ямар ч байсан эсэргүүцлийн ямар нэгэн одоо үзэл бодлын оч хаан нэгтэй цаглаа. За тэгээд энэ дээрээс үндэслээд олон нийтийн бөөгнөрл болж байгаа энэ үйл явц бол өөрөө маш одоо ийм сэтгэл хөөрлийн одоо байдалтай үргэлжилдэг ийм шинжтэй процесс. Тэгээд олон янзын одоо сэдэлтэй хүмүүс цуглах боломжтой мөн одоо нөхцөл байдал бол одоо нэгэнт
үүссэн тохиолдолд бол хаашаач эргэж болзошгүй, тааварлашгүй ийм нөхцөл байдлыг үүсгэдэг маш эмзэг нарийн мэдэрчээж зохион байгуулах, зохицуулах ийм одоо арга хэмжээ өөрийнх нь мөн чанар нь. Энэ үед бол цагдаагийн алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр нэгдүгээрт нь нийтийн хэв журмыг хамгаалах, хоёрдугаарт нь тэр жагсаж яваа хүмүүсийн амь нас аюулгүй байдлыг хамгаалах ийм одоо давхар үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл өнөөдөр зүгээр бидний одоо Монгол улсын өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалт цуглааныг бол Сүхбаатар дүүргийн 1-р хилцийн одоо алба хаагчид зохион байгуулах хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл энэ дүүрэг гүйцэтгэж байгаа одоо 100 гаруй 180 орчим байна уу? Цагдаагийн алба хаагчдад бол бас 40 одоо радио долгионы нөгөө хоорондоо ярьдаг радио аппарат байх жишээ. Ер нь бол манай цагдаагийн байгууллагын бас одоо үйл ажиллагаагаа явуулах боломж болцоо бол бас нэлээд хангалтгүй байгаа. Хэрвээ одоо жагсаалт цуглаан анх төлөвлөсөн санаа зорилгоос одоо өөр тийшээ хазаагаад нийтийн эмх замраагүй байдал үүссэн тохиолдолд бол ямар арга хэлбэрээр энэ одоо нийтийн хэв журмыг сахиулах вэ? Хүний амнаас аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэдэг дээр бол бид бас байнга бодолцож явах ёстой хил хязгаар юм аа. Тэгээ энэ хүрээнд энэ нь бол ямар нэгэн байдлаар цагдаагийн хүч хэтрүүлэн хэрэглэх, хууль заасан үндслэл журмаас гадуур хэрэглэхийг бол зөвтгөх огтхонч үндслэл биш бөгөөд энэ бол харгалзаж үзэх ёстой бидний гарцаагүй нөхцөл байдал юм аа гэдгийг бол би юуны өмнө бас хэлье. Түрүүнд тэр хиний Ганбаатар хуульчийн яриан дээр цагдаагийн одоо тэр сэтгэл зүйтэй холбоотой асуудлуудыг бас хөндөж талархаж байна. Ер нь энэ диалогт бол яг хэв журам сахиулж байгаа цагдаагийн алба хаагчдын дуу хоолойг бас оруулж ирэх нь бид эргээд асуудлыг цогцоорно, бүрэн дүүрэн тэгээд ерөнхийд бодит байдалд нийцүүлж ингэж ярилцах юм боломжийг олгох юм аа. Тэгэхээр өнөөдөр тулгымцсан асуудлууд бол яг одоо манай өмнөх хэлтгэгчид бол тодорхой хэллээ. Эрх зүйн зохицуулалт огт хангалтгүй байгаа. Субъектив байдлаар хуулийг хэрэглэх нөхцөл байдал үүссэн. Тэр мэдэгдлийн систем мэдэгдэнэ гэж одоо хуулинд байгаа боловч энэ бол үнэн хэрэгтэй бол зөвшөөрлийн тогтолцоо байна гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс 2006 оноос эхлээд 2006 оны ихтгэлд бол би өөрөө бичиж оруулж ирсэн санжийн 2006 оноос эхлээд бол энэ асуудлыг тавьж байгаа. Сүхбаатарын талбай жагсаалт цуглаан хийхийг хоригдсон нь бол энэ жагсаалт цуглаан хийх үзэл бодлоо илэрхийлэх энэ одоо олон улсын эрх зүйн үндэсний хууль тогтоомжоор заасан хэм хэмжээнд нийцэхгүй. Өөрөөр хэлэх юм бол төр засгийн төв байгууллагууд төвлөрсөн Сүхбаатарын талбайд иргэд үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байх юм бол өөр хаана илэрхийлэх юм бэ гэдэг энэ асуудлыг бол комисс эртнээс тавьж байгаа. Дээрээс нь тэр баримтжуулах хэрэгтэй холбоотой асуудал бол маш чухал. Лайв хийх ёстой. Энэ олон хүмүүс олон өнцгөөс олон газраас лайв хийж Хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагууд тухайн нөхцөл байдлын талаар бүрэн дүүрэн одоо баримттай мэдээлэл авах юм боломж бололцоо үүсэх юм а. Тэгэхээр энэ эрхийг бол хамгаалах ёстой. Лайв хийж байгаа нь бол одоо энэ эрх хэрэгчлөөг хамгаалж байгаа маш чухал арга хэмжээ бөгөөд ямар ч тохиолдолд бол энэ баримт үлдээж байгаа, баримтжуулж байгаа процессыг бол тасан зогсоож болохгүй. За тэр захим орчинд үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бол маш сайжруулах шаардлагатай байгаа. Гэх мэтчлэн нэг талаас эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажлыг бид одоо хийх ёстой. Хоёрдугаарт нь ер нь ямар ч хууль эрх зүйн тогтолцоо, институцийн тогтолцоо болвол тэрийг амьлуулж байгаа хүмүүсийн сэтгэлгээ хандлагын үр дүн байдаг. Ямар үр дүн гарах вэ гэдэг нь. Тэгэхээр ерөөсөө цагдаагийн алба хаагчдын одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа одоо асуудалд хандж байгаа өнцг нь бол үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээг хязгаарлах, тараах, албадах биш. Дараагийн үр дагавраас найсан, болгоомжилсон биш. Энэ бол хамгаалах ёстой. Үйл явцыг ажиглах ёстой, баримтжуулах ёстой. Харин хэр хэмжээнээс хитрээд хүч хэрэглэж албан тараах үндслэл үүссэн тохиолдолд баримттайгаар энэ үйл ажиллагааг одоо хууль заасан журмын дагуу явуулах энэ арга барил дадалт бол одоо сурах шаардлагатай. Ер нь хэдий сайн хууль бичлээж гисэн нийгмийн амьдрал өөрөө баялаг учраас яг одоо нарийн яг одоо юу гэдэг нь тэр торгон мэдрэмж шаардаж одоо энэнийг одоо албан тараах гарцаагүй шаардлага үүснэ үгүй юу гэдэг эцсийн момент дээр шийдвэрийг бол хүний мэдрэмжил хэлнэ. Тэн дээр бол одоо энийг ийм тохиолдолд 1-р, 2-р, 3-р хичнээн бид нарийн сайхан шалгуур бичиж болно. Гэвч бодит амьдрал дээр бол
одоо бодиттой үүссэн жагсаалт цуглаан дээр бол яг тухайн жагсаалт цуглааныг газар дээр нь удирдах яваа хүмүүний мэдрэмж хандлага бол энэ асуудлыг шийдвэрлэх учраас тэр торгон мэдрэмжид түшиглэж шийдвэр гаргах хүмүүсийн үзэл хандлагын асуудал бол маш чухал байгаа. Энэ дээр бол энэ хүний эрхийн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай байгаад байгаа. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд үүссэн жагсаалт цуглааны асуудал дээр хүний эрхийн үндэсний комисс яаж ажиллаа гэж. За нэгдүгээрт нь бол энэ дээр бүх талын одоо бүрэн дүүрэн мэдээлэл авах нь бол комиссийн хувьд маш чухал асуудал. Баримт гэж бид ажиллахыг хичээж байна. Тэр нь юу вэ гэхээр үл одоо өнгөрсөн хугацаанд болсон олон нийтийн анхаарал татсан одоо бүх жагсаалт цуглааны талаар тухайн жагсаалт цуглааныг ажиглаж байгаа, оролцож байгаа хүмүүсийн одоо сошиал нийгмийн сүлжээгээр цацсан баримт мэдээлэл, видео, зураг бичлэгийг бол комисс байнга баримтжуулж авч байгаа. Үйл явц эхлэлээ мэдээлэл авлаа баримтжуулах ажил эхэлж байгаа. За бүх аль болохоор олон их сурвалжийн мэдээлэл авахыг хичээдэг. Үнэхээр нэг талаас нэг өнцгөөс харсан өгүүлбэл нөгөө өнцгөөс өөр харагдах ийм нөхцөл байдал байдаг учраас хүний эрхийн үндэсний комисс бол зөвхөн баримтад түшгэлж ажиллана. Тийм учраас баримтжуулах ажил бол комиссд маш чухал. За нөгөө талдаа бол одоо цагдаа гамшигаас хамгаалах байгууллагуудад ялангуяа олныг хамарсан одоо тэр аяндаа үүссэн жагсаалт цуглааны асуудал дээр бол одоо жишээлбэл бид яаж ажилласан бэ гэхээр за ямар ч байсан бид баримт цуглуулна, мэдээлэл цуглуулна. Нөгөө талаасаа бол хүч хэрэглэхгүй байх ийм одоо үүрэгтэй бөгөөд олон улсын эрх зүй, үндэсний хууль тогтоомж цагдаагийн үйл ажиллагааны одоо кодод заагдсан хүрээ хязгаар дотор ажиллахыг бол байнга сануулж байгаа. Цагдаагийн болоод гамшигаас хамгаалах байгууллагын удирдлагуудтай энэ талаар бол нэгдүгээр комиссны даруйшуурхай мэдээлэл өгөх, хоёрдугаарт нь бол цагдаагийн алба хаагч бие бүрэлдэхүүнд хүч хэрэглэхгүй байх одоо энэ чиглэлийг өгөх талаар бол яг үйл явцын процесс банк одоо хамтарч сануулж ажиллаж байгаа. За тухайн үйл явцад болж байгаа үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагаанд нэгдүгээрт нь хяналт тавих, хоёрдугаарт нь хүний эрх зөрчилдөхөөс хамгаалах урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зэрэгцээгээр хамгийн чухал асуудал ялангуяа бидний шиг одоо хүн хүч муутай үйл ажиллагаа явуулах хангалттай одоо хүний бөгөөд санхүүгийг нөөцгүй ийм байгууллагын тухайд бидний харж байгаа хамгийн чухал асуудал бол тогтолцоог өөрчилдөг. Тэгэхээр энэ дээр бол өнөөдрийн шиг ийм одоо яриа хэлцүүлэг судалгааны үр дүнгууд бол маш чухал. Хууль эрх зүйн орчноо бол сайжруулах талаар зөвхөн жагсаалт цуглаан хийх тухай асуудал хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ бүх одоо хууль эрх зүйн орчныг бол сайжруулах хэрэгтэй. Аль болохоор процессын зохицуулалтаа нарийн болох хэрэгтэй. Хүний одоо эрх хэрэгчлөөг хамгаалах өргөн боломж бололцоог нээхийн зэрэгцээгээр нийтийн хэв журам эмх замраагүй байдлаас урьдчилан сэргийлэх, цагдаагийн болоод бусад алба хаагчид болов ажил үргээ гүйцэтгэх тэр боломжтой орон зайг хамгаалах энэ одоо зохистой тэнцвэртэй эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь бол гарцаагүй шаардлагатай байгаа. За тэгээд цагдаагийн алба хаагчтай бол хүний эрхийн үндэсний комисс ажиллах шаардлагатай байна. Ялангуяа анхан шатанд одоо нийтийн хэв журмыг ажиллаж байгаа ахлагч нар бол харцангуй одоо цагдаагийн албан тушаалтнуудтай харьцуулахад бол бас төдийлөн одоо энэ эрх зүйн хэмжээ, хүний эрхийн асуудал, энэ зохицуулалтын үзэл хандлагууд, жагсаалт цуглаан хийж байгаа энэ асуудалд бол яаж хандах юм бэ гэдэг энэ дээр бол бас тодорхой хэмжээний одоо мэдлэг шаардлагатай байгаа, зөв үнцэг хандлах шаардлагатай байгаа. Энэ дээр хүний эрхийн үндэсний комисс ажиллана. За тэр хүний эрхийн зөрчлийг баримтжуулах хүний эрхийн үндэсний комиссийн өөрийнхөө чадварыг бид сайжруулах шаардлагатай байна. Энэ дээр бол яалтчгүй одоо бидэнд өнөөдрийн тулгымцсан асуудал юу байна вэ гэхээр гомдол одоо хяналт шалгалтын 5хан ажилтан ажиллаж байгаа. Өнгөрсөн одоо 6 сарын хугацаанд бол хүний эрхийн үндэсний комисс 620 гаруй гомдлыг хүлээж авсан байна. Энэ бол урдны жилүүдэд хүний эрхийн үндэсний комиссийн бүтэн жил одоо хүлээж авдаг өргөдөл гомдол. За энэ өргөдөл гомдолд үл хамаарч нийгмийн одоо үйл явц байнга өрнөж байгаа. Энэ дээр дандаа хүний эрхийн асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр хаанаач хүрэхгүй энэ хүчийг яаж зөв зохистой, бодиттой хамгийн их максимум үр дүн гаргах байдлаар зохион байгуулах вэ гэдэг бол хүний эрхийн үндэсний комиссийн өөрийн одоо зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай бөгөөд энэ дээр одоо
бид бас нэлээд одоо бодлоготойгоор үйл ажиллагаагаа ач холбогдлоо асуудлаа дараалуулж ажиллах шаардлагатай ийм зүйлүүд байгаа. Түрүүнд нэг санааг жоохон тодруулах хэрэгтэй гэж бодлоо. Зүгээр тодруулж ялгаа заагийг гаргаж хэлсэн үгүй юу? Тэр юуны үзэл бодлоо илэрхийлэх одоо ийм зорилготой чагсаалт цуглааны хязгаарласан хэрнээ зах дэлгүүр одоо өөр бусад үзэсгэлэн худалдаа эсвэл сонгуулийн сурталчилгааны ажил шагнал гардуулах үйл ажиллагаа уул аваа тахих энэ одоо үйл ажиллагаануудыг явуулаад байгаа нь бол эргээд өөрөө өнгөрсөн хугацаанд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чагсаалт цуглаан хийх эрх чөлөөнд тавьсан бүх хязгаарлалтуудыг энэ одоо хууль ёсны бус гэж үзэх үндслэлийг бий болгож байгаа гэдгийг бас хэрлэх нь зүйтэй. Яагаад гэвэл энэ зарчим болвол нэгэнтээ одоо хүний амнаас нийтийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хязгаарлах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа бол энэ одоо шаардлага шалгуур болвол бусад бүх олон нийтийн бөөгнөрлөлд болвол үйлчлэх ёстой. Ингэж үйлчлүүлээгүй байгаа нь бол эргээд одоо чагсаалт цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан шийдвэрүүдийг хүний эрхийн үндэсний комиссийн одоо энэ талаар за хатуу хууль хорионы үед бол энэ хууль журам зөрчиж чагсаалт цуглаан зохион байгуулжээ. Энэ дээр бол эргэцэн үндэслэл нь байна гэд ингээд хийсэн хүний эрхийн зөрчил энэ дээр биш байна гэд хийсэн дүгнэлтүүдийг эргэж харах хүчингүй болгоход нөлөөлж байгаа юм нөхцөл байдлаа гэдгийг би бас онцлон хэлье.